За сая шүүх хурлын шийдвэр гарлаа. Тэгээд Quandic Bishimbayev нийтдээ 24 жилийн хорих ял авлаа. 24 жилийн бүгдийг нь хатуу дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх нэ. Quandic Bishimbayev онц ноцтой харгас хэрцгийгээр хүн амны хэрэг үйлдсэн гэсэн зүйл ангиар 20 жилийн хорих ял авсан. За нэмээд 7 жил нь болохоор одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэл буюу эрүүдэн шүүх гэсэн зүйл ангиар 7 жил авсан. Гэхдээ нийтдээ 27 жилээс нь одоо сая нөгөө нэг шүүх хурал зориулаад айгүй хугацаа өнгөрсөн шүү дээ. Бараг хагас жил өнгөрсөн. За тэрийг нь ингээд 3 жил олгоод ерөнхийдөө нэг 3 жил хасагдаад нийтдээ 24 жил суух боллоо. За Бахаржан Баяжановын хувьд болохоор шүү дээ. 4 жилийн хорих ял авсан. За тэр нь болохоор 4 жилийн хорих ялаа дунд цэргийн хамгаалттай хорих ангид идэх юм байна. Тэгвэл 4 жилээс нь одоо дахиад нэг 2 жил хасагдаад тэгээд 2 жил яг шорон цуух юм шиг байлээ. Яг гэвэл сайн ингэ шүүх хуралд бэлдэх хугацаа энэ чинь бүгдээрээ ерөөхдөө одоо нөгөө хоригдож байгаа гэсэн тоонд нь ороод явчихна. За ингээд насаараа хорих ялыг бол авсангүй 27 жил. Тэгээд цаашдаа яг юу болох юм бүүмэд ямар ч лсэн сая шүүх хурал дээр би сайн сонсч амжсангүй. Quandic Bishimbayev-ийн барьжсэн утас, ундаг машин энтрийг нь бүгдийг нь дурдаад байсан. Тэгээд тэр нь одоо яг ямар учиртай тэрийг нь улс хурааж авч байгаа юм болов?